байна самуунд. Ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэлдэхүүн сайдыг энийг ч нэр өгшүүлэхгүй. Төрдөө ордгиймар төшөв рүү ордгиймар болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зарим дэргийн үзэгчтэй энэ телевизтэй хамтраа та бүхэнд баярлалаа. Лавгийн тойм нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар Монгол Улсын сургуулийн шинжлэх ухааны сургуулийн захирал профессор Бастин Болдертон багштай ярилцахад бэлэн болсон байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За сайхан үйлж байна та. Сайхан үйлж байна. Чамд шинэ оны мэнд хүргэе. За баярлалаа. За багшийн ажил тавлахгүй сүүлийн үеийн судалгаа дээрээс нь яг энэ сургуультай холбоотой асуудлууд, за энэ боловсролын асуудлууд гэдэг олон зүйлсээр бас бодол санаа сонсъё гэсэн бодолтойгоор таныг нэвтрүүлэгтээ урьсан байгаа юм. За сүүлийн үеийн ажлын одоо шин зүйлс юу вэ? Ажил тавлаг уу? Тавлаг тий. За сүүлийн үед бол яг бид нарын Австрийн Вений их сургуультай хамтарч нэг судалгаа эхэлж байгаа. Тэгээ энэ бол өөрөө хиймэл оюун ухааны залуучуудын хэрэглээ гэсэн ийм асуудлаар тэгээ энд бол гол нь бол одоо бас мэдээлэл олж авч байгаа байдал хэрэглээ гэдэг ч юм уу тийм ээ ийм өргөн хүрээтэй ийм харьцуулсан Австри болон Монгол улсын залуучуудын харьцуулсан ийм судалгаан дээр одоо сууж байна. За тэр ярилцлага бол боловсрал өнөөдөр бидний хүсэж байгаа төвшөнд байж чадж гинүү. Дээрээс нь бид нар юун дээр алдаж байгаа юм бэ гэдэг зүйлийг ерөнхий гол агуулгаар нь ярих юм. За тэгэхээр мэдээж гол асуудал руугаа орохоос өмнө би өнөөдрийн манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. Хүнс групп, хүнсний манлайла үйлдвэр, хүнс комплекс хамтарч ажиллаж байна. За боловсролын асуудал хүн болгон монголчууд ер нь боловсролыг их дээдэлдэг хүмүүс. Ер нь ямар ч судалгаан дээр улс төр дээрч ямар ч судалгаан дээр хамгийн нэгдүгээрт юуг анхаарах юм бэ гэхээр боловсрол гэж ярьдаг. За яг тэр их хүсэл тэмүүлэл тэр их одоо хүндэлж байгаа гэх юм уу анхаарж байгаа зүйл өнөөдөр яг амьдрал дээр яг өнөөдөр 2026 онд ямар байна? Одоо судлаач хүний хувьд за маш олон оюутнуудыг одоо сургаж төгсөж маш олон үе үеийн оюутнуудын одоо ямар хуу нөхцөл байдалтайгаар ахиж дэвшиж байгаа гэдэг ч юм уу энэ зүйлийг харж байгаа хүний хувьд бидний боддог боловсролын зорилт яг ингээд үндсэн зорилготой хүрч чадж байна. Тэгэхээр яг боловсрал гэхээр одоо бага боловсролоос эхлэх хэрэгтэй л баг тий. Тэгэхээр жишээлбэл манайх одоо бага боловсрал бол одоо ер нь бол одоо гадаад хэл, англи хэлт, математик гэсэн хоёр чиглэлээр ингээ явдаг. Тэгээ энэ маань бол өөрөө юу одоо асуудал үүсгэж байгааг бол ер нь бол ингээд нэгдүгээр ангиас нь бид нар юм гадаадын ажил хүчин бэлтгэж байгаа юм шиг ийм систем Монголд бол байна. Тэгэхээр багасаа одоо англи хэл сураал тэгээ математик үзэл өндөр төлбөртэй ийм гадаадын хөрөнгө оруулалтаа сургууль сураад тэгээ тэр хүүхэд маань цаашаага одоо тийм ээ гадаадын Америкийн ч тийм үү одоо бакалаврын тийм ээ энэ их хөтөлбөрт суралцаад ингээд тэндээ одоо амьдардаг ч юм уу ийм байдлаар явж байгаа. Тэгэхээр би зүгээр юу гэж хараад байна вэ? Ер нь бол бид одоо тийм өөрсдийнхөө мөнгөөр одоо Америкийн ч юм уу Европын ч юм уу гадны тийм ажил хүчийг л бэлтгэхэд байна уу гэсэн нэг ийм бодол төртий. Уг нь бол яах ёстой вэ гэвэл би бол 1-5 дугаар анги бол ерөнхийдөө тийм төлбөртэй хувийн тийм хөвшлийн гадаадын ийм сургууль баймааргүй байгаа. Ер нь 1-5 дугаар анги бол цөмөөрөө яг адилхан Монгол хүүхдийг, Монгол хүнийг хүмүүжүүл төлөвшүүлэх энэ зорилгын дор тийм багуулсал маань одоо зориулагдах ёстой. Тэгээд яг ахлах ангидаа бол мэдээж тэр гадаад хэлч байд юм уу юу байд тийм энийг сураад ингээд явах юм бол одоо тэр хүн бол эргээд Монголдо тийм эргэж ирэх тийм эсвэл Монголдо одоо ямар нэгэн байдлаар тэр сурч мэдсэн мэдлэг чадвараа эргээд тийм ээ одоо хувь нэмэр оруулах ийм боломж бол одоо байгаа. Нөгөө тээгүүр одоо ингээд одоо бол яг хөө ингээд гадаа ингээд хотын төгжрөл өнтер гарцсангүй гайгүй байна л да. Тэгээ ер нь төгжрөлийн гол шалтгаан чинь нөгөө хүүхдэд зөөж байгаа багангийн шилэн төгжрөлийн асуудлыг шийдэж чинь тэр боловсролын асуудлыг шийдэж чинь тэгээд боловсролынхаа агуулга дээр бид нар бас одоо эргэж харах бодох юм бол бас л их байгаа гэдгийг бол нийгмээр одоо ярьж шүүмжилжлээ л да. За боловсролын агуулгаас өмнө би танаас тэр гадаад хэлний асуудал дээр нэг сонирхоод асуучих юм гараад ирлээ. Өнгөрсөн парламентын үед ингээд нэлээд асуудал болж иж
баг ангиас нь за нэгдүгээр ангиас нь сүүлдээ бүр сонголттой болоод ирсэн л дээ. Энэ гадаад хэлийг сонгож үздэг. За энэ сонголтын одоо эхнийх нь англи хэл байх юм уу гэдэг дээр англи хэл гэдэг дээр акцент өгчөж шийдвэрлсэнтэй хуулиар. Та бол сая ингээд 5 дугаар ангиас хойшоо тэр илүү нөгөө хэл сурах ч гэдэг юм уу, илүү нөгөө математик, илүү тэр шинжлэх ухааны тал руугаа ингээд суралцаад явах хэрэгтэй. Бага ангидаа бол заавал тэр хүүхдийн ингээд хэлний хувьд ийм сайн болох гээд байх шаардлага юу байдгүй гэдэг санааг хэлчихсэн боллоо л да. Тэгэхээр энд ингээд нөгөө биднэрийн дэлхийгээс хоцорчих юм шүү. Бүгд л одоо ингээд англи хэл глобал хэл болчихж байна тийм. Ингээд харилцааны хамгийн гол хэл болчихж байна. За тэгээ араас нь манай бол онцлог бол жишээлбэл хятад хэл сурах хэрэгтэй болж таарж байна. За орос хэл гэдэг ч юм уу. За тэгээ дараагийн 3-4 дэх шилүүдээр ингээд явж. Энэ зүйлээсээ бид нар ингээд хоцорчих юм биш үү? Энийг юу яах юм бэ? Тэгэхээр одоо наадах одоо үзэл санаа чинь бид нарыг одоо эдийн засгийн хувьд ч амьдралын хувьд ч тий одоо төвөгтэй асуудал үүсгэж байл гэж би хараад байгаа юм л да. Өөрөөр мэдээж хэл сурах нь бол зөв. Гэхдээ одоо жилийн 10 хэдэн мянган доллар төлөөд нэгдүгээр ангийн хүүхдэд англи хэл заана гэдэг чинь өөрөө тэр гэр бүлийн хувьд тэр эцэг эхийн хувьд бол өөрөө эдийн засгийн маш том дарамт. Нөгөө тээгүүр тэр хүүхэд маань өөрөө одоо бас тий төлөвшөж амжаагүй хүн болоогүй тэр хүн маань өөрөө шууд тийм ээ одоо гадаад хэл ингээд сураад ирэхээр өөрийнх нь тэр одоо хүний тэр дотоод ертөнц гэж юм байна шүү дээ. Тэр нь бол өөрөө тийм зөрчилтэй болдог. Тэгэхээр ерөнхийдөө яг хөө ингээд тийм одоо гадаад хэл багаасаа сурсан гэдэг юм хүүхдүүдийн тэр хандлага сэтгэлгээ үзэл бодол бол ерөөсөө Монголд байгаа гадны хүн болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр эцсийн эцэст бид нар одоо Монгол улс чинь Монгол хүн дээр л тогтно шүү дээ. Бид нар Монгол хүн байж ээж Монгол улс байна гэдгээр тэр удаа үүдсэн. Нөгөө тэгвэр одоо хүүхдүүд угаасаа хүссэн ч эсвэлсэн ч одоо англи хэл сурж шүү дээ. Үзэж байгаа юмнуудаа тийм ээ бүгд л гадаад хэл дээр одоо бүр цэцэрлэгийн наснасаа эхлээл тийм одоо гадаад хэл дээр байгаа YouTube дээр байгаа ийм контентуудыг үзэж байна. Тэгээ ингээ харж байхад хүүхд бол өөрөө тийм одоо бас тэр заавал сургуулаар биш зүгээр одоо хэрэглээгээрээ тийм мэдээлэл авч байгаа хөгжим сонсож байгаа ч байт юм уу эсвэл кино үзэх ч байт юм уу ийм байдлаар жишээлбэл өөрсдөө гадаад хэлтэй болж байгаа. Би зүгээр тогтолцооны хувьд төрийн бодлогын хувьд ярьж байгаа юм тийм ээ. Тэрс одоо яг одоо ингээд ерөөсөө гадаад хэл зааж болохгүй гээл тийм эсвэл гадаад хэл сурж болохгүй гэд тулгаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Хамгийн гол нь бол одоо бид төрийн бодлогын хувьд өөрсдөө нэг юм бодох хэрэгтэй байхгүй. Одоо энэ одоо Монголын одоо өнөөдөр нийгмийн маш том асуудал болчиход байна шүү дээ. Одоо тийм ээ үе хоорондын тэр зөрчил, үе хоорондын үл ойлголцол гэдэг юм чинь ингээд жил ирэх тусам одоо нэмэгдэж байна тийм ээ. Өсөж байна. Тэгээ эн чинь өөрөө эргээд юунд хүрэх вэ гэвэл юун санаа сэтгэл зүй одоо хямралд нийгэмд хүрэж байна. Тийм учраас монголчууд одоо ерөөсөө залуучуудын ялангуяа мөрөөдөл нь гадагшаагаал гарах ба шүү дээ. Ерөөсөө гадагшаа гарч амьдрах, гадаадд сурах тийм л болчиход. Энэ их орондоо энэ Монголдоо гэсэн хандлага бол үүнхээр одоо байхгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ чинь бол төр гэдэг энэ байгууллага институт юуны төлөө байх ёстой юм бол чухамхүү одоо ийм гол асуудал дээр жишээлбэл одоо нийгмийн үндэстний оюун санааны асуудал дээр бодлого гаргаад тэрийг хэрэгжүүлдэг ийм л байгууллага. Ийм л одоо үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр манай төр бол энэ үүргээ гүйцэтгэхгүй байгаа байхгүй. Ер нь боловсролыг бол зүгээр ярианы ч байдаг юм уу, хулга сурчлагын ч байдаг юм уу тийм нэг одоо тэмдэгнэр тодтол төдий ашиглаад тэгээ тэр нь бол яг бодит амьдрал дээр бол сайхан тийм нөгөө боловсрол гэж ярьжсэн зүйл маань амьдрал дээр бол буухгүй байгаа байхгүй. Жишээл Монгол улсыг сургуулихэд одоо улсын татаас ихэд өчүүхэн тийм ээ одоо бараг 2-3% л одоо дэмжлэг авч шít. Тэгэхээр эн чинь өөрөө цаанаа юу хэлээд байгааг бол нөгөө одоо тийм ээ ярьж байгаа тийм ээ зүйл газар дээр байгаа тийм ээ бодит амьдрал хоёрын маш том зөрөө байгаа байхгүй. Дээрээс нь би түрүү нөгөө миний танаас хамгийн ихэнд асуусан асуулт байна шүү. Нөгөө амьдрал дээр бид нар боловсролыг шүтээд боловсролтой байх тухай яриад гэтэл амьдрал дээр яг ямар байгаа юм бэ гэдгийг одоо ингээд үе үеийн элсэж байгаа оюутнуудаар та бүхэн бол дүгнж харж байгаа байх гэж бодоод тэгээд өнөөдрийн та бүхэн гол ярилцах гэдэг зүйл төрөөс энэ бодлого боловсруулад яг бид нарыг энэ улсыг энэ монголчуудыг чиглүүлж байгаа энэ бодлого нь боловсролын бодлого нь өөрөө зөв юм буруу юм уу юун дээр алдаа оноо байна вэ гэдгийг гаргахыг хүсэж байгаа. Тэгэхээр одоо таны яриг сая би тасалчлаа л да. Төрийн бодлого буруу байна гэж. Үе үеийн боловсролын сайдууд за ерөнхий сайдууд бүгдээрээ боловсролыг нэг тавиад
би буруу санаагүй бол энэ 2025 онд 26 он ч боловсролын жил шиг санагдаад. Тэгээ ингээд нэг гоё өрөө тавьчихсан. Тэгээ тэр нэг лооцсон болоод үлддэг. Гэтэл амьдрал дээр Монголынх нь боловсрол нь яг үнэндээ шаардлагыг хангахгүй байна гэж үзээд гадагшаа яваад дээрээс нь гадны програмтай сургуулиуд руу хүүхдүүдээ өгөөд нэг зах зээлийн зарчмаараа яваад шүү дээ. Тэгэхээр боловсролын бодлого яг өнөөдөр та бүхний яг чиглүүлж байгаа энэ бодлого зөв байна уу буруу байна уу? Алдаа нь юу вэ? Тэгэхээр одоо алдаа нь бол одоо ерөөсөл түрүүн чи хэлжлээ л дээ баг тий. Яг хувь хүмүүс бол хүүхдийнхээ боловсролын төлөө бол бүхнээ зориулж байна. Тийм одоо байгаа одоо мөнгө төгрөгөө хүүхдээ одоо боловсралтай болгох энэ зориулж байна. Гэтэл төр нь бол би бол одоо ер нь бодлого байхгүй гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Төр бол ерөөсөө муу бодлого биш, ер нь бодлого байхгүй. Энэ үе үеийн боловсролын сайдууд ямар нэгэн одоо Кембриж гэдэг юм уу, юу ч гэдэг нэг насан туршийн боловсрол гэдэг юм уу, нэг тийм нэг одоо гаднаас зээлдэж ирсэн нэг тийм програм ч гэдэг юм уу хөтөлбөр оруулаад тэрийгээ ингээ хүчээр одоо нийгэмд боловсролын байгууллагад тулгадаг. Тэгээ энэ дунд чинь өөрөө тэр одоо яг ингээд жишээлбэл 12 жил хүүхд сурлаа гэхэд 3 янзын өөр бодлого тийм ээ өөр хөтөлбөрийн хүрээнд тийм одоо тэр сургалтын агуулгын тодорхойлогдож байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр хүн чинь одоо өөрөө эцсийн дүндээ бол одоо ямар боловсрал ямар одоо төвшөнд хүрэхийн гэдэг юм маань бол одоо ойлгомжгүй болчиход байгаа байхгүй. Тэгээ өнгөрсөн одоо 3-4 жилийн өмнө бас одоо Монголын хүүхдүүдийн боловсролын одоо чанарын судалгаа гэдэг маш доогуур үнэлгээ авсан гэж бид бас шуугаал. Тэгэхээр тэр чинь бол өөрөө тэр одоо Английн ч үт юм уу тий өөрийнх нь боловсролын тэр систем дээр суурилсан шалгалтын тест. Тэгэхээр манайх чинь өөрөө тийм ойлгомжгүй тийм ээ ийм зөрчилтэй ийм юм дээр тэр сургалтын одоо юу гэдэг шалгалтын тестийг авахар чинь эн чинь одоо муу авах нь аргагүй шүү дээ. Тэгэхээр нөгөө шалгалт нь зөрүүтэй нөгөө систем онцлог зөрүүтэй учраас тий дүн нь буруу гарсан гэж. Тий ер нь бол бид тэгж байна. Тийм учраас бид өөрсдөө тийм шалгалтын жишээлбэл тест боловсруулах хэрэгтэй байна. Одоо манай боловсрол судлалын тэнхимдэр бол энэ ажлыг бол эхлэх гээд байж байгаа. Ер нь бол Монгол хүүхдийн Монголын боловсролын өөрийн тэр шалгуур ирэмбийг бид нар гаргаад тэгээд тэрийг шалгалтынхаа үр дүн дээр боловсролын аль асуудал нь агуулга нь юм уу, хэлбэр нь юм уу, тэр харьцаа нь юм уу, ямар хичээл нь юм тийм ээ хэрэгтэй хэрэггүй байна, тэр их байна уу, бага байна уу гэдэг ч юм уу тийм байдлаар бид нар ер нь өөрийгөө тодорхойлох хэрэгтэй. Ер нь одоо 90 оноос хойш бид нар гадны одоо тэр үзэл санаа бодлоор ингээд сургалт маань ч явж гин, нийгэм маань ч явж гин. Одоо өнөөдөр бид нар яг Монгол гэдэг имийг гаргах цаг болчиход байгаа байхгүй юу? Өөрөөр Монголын одоо хувьд нийгмийн тий оюуны одоо үзэл бодол, онол за тэрийгээ дагсан тийм ээ одоо хэрэглээч гэдэг юм уу? Тэр үднээсээ бид нар боловсролынхаа системийг ер нь бол одоо миний тэр түрүүн хэлээд байгаа санаа тий. Өөрөөр хэлбэл ер нь 12 жилийн дараа ямар хүнийг бид нар одоо бэлдэх юм бэ гэдэг тэр алсын хараагаа зөв тий онцтой суурьтай харж ижил тэр маань бол одоо бодтой үр дүнд хүрнэ. Тэгэхгүй одоо ингээд манад монголчин зөндөө сургууль шүү дээ. Солонгос сургууль байна, Хятад сургууль байна, Америк байна, Англи байна, Канада сургууль байна. Энэ чинь тэгээд одоо бодолтой энэ чинь ямар ч тийм нэгдсэн юм бол байхгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Яг гэхдээ зах зээлийн нийгэм сонголтоороо хүмүүс сонголтоо хийж байна л да. Энд давхар сонголтонд нь яагаад Монгол Улсын их сургууль 12 дугаар ангиад төгсөж байгаа хүүхдэд Монголдо одоо номер 1 гэж байгаа сургууль яагаад очихгүй байгаа юм бэ гэдэг нь миний өнөөдрийн танаас одоо асуух гэдэг зүйл байна. Яагаад Монгол Улсын сургууль биш Солонгосын, Америкийн, Германы, Энтхийн сургуулиуд руу эсгээд байна вэ гэхээр миний таамаг, миний бодлоор бол чанар нь арай илүү байна гэж харж байна. Сургалтын хувьд илүү байна гэж харж байна. Орчны хувьд илүү гэж харж байгаа шиг байна. Тэгээд нөгөө дэлхийн боловсрол гэдэг нэг үгээд би яваад байгаа шүү дээ. Энэ төлөв зориод байгаа юм болов. Яг энэ өрсөлдөөнд нь жишээлбэл одоо та Монгол Улсын их сургуулийн нэг том сургуулийн салбар сургуулийнхаа захирал. Манай сургууль Монгол Улсын их сургууль дээр л яриа л да. Энэ сургууль тэн дээр нь очиж чадчих байгаа юм. Чадахгүй байгаа. Ер нь бол одоо яг одоо тэгэл төлбөртэй ийм сургууль 1-р ангиас одоо өндөр төлбөр төлж байгаа гол зорилго нь ерөөсө гадагшаа тий шууд бакалавраар суралцах тийм зорилго байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол ээшийг бол одоо энэ одоо гадаадын хөрөнгө оруулалтаа
сургууль төгсөж байгаа хүүхдүүд бол өхөө болсон. Тэд нар бол 9 дугаар ангиас дээрээс л одоо тийм ээ гадагшаа одоо тэтгэлэг авах сургуульд орох тэр бэлтгэлийг хангаал тэгээд одоо тийшээгээ явчихж байна. Тэгэхээр эн чинь бол одоо өөр яг одоо мөсөд жишээлбэл ямар хүүхдүүд элсэж ийнэ гэвэл ерөнхийдөө л одоо тийм ээ дунджаас доогуур ийм төвчний хүмүүсийн одоо гэр бүлийн хүүхдүүд одоо мөсөд одоо элсэж орж. Тэгэхээр эн чинь одоо бас л одоо бидний одоо сургалтын чанар олон асуудал дээр бол эн чинь бас бид нар одоо асуудал үүсэх нь бол ойлгомжтой. Тэгээ суур боловсрал маань өөрөө нэлээд одоо муутчихсан гэж яриад байгаа чинь бол яг үнэндээ бол одоо тэр тийм ээ тэр улсын сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд л яригдж байгаа байхгүй. Гэтэл тэр өндөр төлбөртэй сургуулийн хүүхдүүдийг бид нар мэдэх энэ одоо арга байхгүй. Ягаад бол бид нар чинь угаасаа систем нь өөр системээр эндээ одоо сураад тэгээд тэр системийнхэн сургууль тэр хүүхдчэндээ орчиж хэл гэсэн үг байна. Хамгийн гол хэлэх гэж байгаа зүйл нь энэ бол улс нийгмийн хувьд бол маш том алдагдал байхгүй. Оюуны одоо оюун санааны урсгал тий оюун санааны алдагдал гэдэг юм чинь одоо бүр ингээд тийм ээ бүр бага ангиас нь эхлээд явчихж байгаа гэсэн үг. Одоо та бүхэн дээр ирж байгаа тэр хүүхдүүдийг үнэлэхээр дундаж төвшөнд байгаад байна гэж шүү дээ. За энэ хэрээр дагаад нөгөө нэг чанар нь унаад байна гэдэг ч юм уу үнэлэмж нь унаад байна. Тэгвэл энд ингээд нэг өндөр төлбөртэй сургуулиуд илүү их мэдээллийг илүү сайн багш нараар гэдэг ч юм уу те илүү тоног төхөөрөмж өмнө дээр авж байгаа хүүхдүүд. За энд яг ерөнхий боловсролын одоо бусад сургуулиуд дээр сурж байгаа хүүхдүүд энэ асуудлыг багшаа яаж одоо ингэж нэг юм дээр тэнцвүүлж авчрах юм бэ? Энэ баг боловсрал дунд боловсролыг яаж сайжруулах вэ? Бидний сайжруулах гэдэг сайжруулаад байна гэсэн үр дүн өнөөдөр та бид ингээд хангалтгүй юм яриад байна. Гэхдээ одоо тэгээд суурь яаж янзлах вэ? Суурь л янзлах хэрэгтэй л да. Тийм учраас баг боловсролыг жишээлбэл одоо тийм тэгш ямар нэгэн одоо тийм ээ тэр хувийн сургууль гэдэг юм илүү өөр гэдэг юм уу ийм програм хөтөлбөрөөр биш ингэж л явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл баг 1-5 дугаар ангид нь бид нар монгол хүүхдийг тийм ээ суурийг тавиад өгчлөлтэй. Цаашдаа бол тэр хүүхд бол мэдээж тэ одоо юу үйдیں тэ одоо өөр хэл тийм ээ өөр чиглэлээр сурах хэрэгтэй. Нөгөө тээгүүр бол одоо жишээлбэл оюутнуудын хувьд ч гэсэн бид нар одоо бас яг энэ асуудал бас харагдаж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл тэгээ ээшхэд бол одоо ерөнхий одоо 100 онооноос ихэд бол одоо математикын төр бол 20 30 оноо л авч байгаа шин. Тэгээ тэр чинь яг нөгөө ирэмблээд уялдуулаад ингээд 800 750 гэдэг байгаа болохоос ш яг ерөнхий юм харах юм бол тэр чинь их бага одоо хэмжээтэй явж ийн гэсэн үг байна. За яг тэр бага хэмжээтэй явж байгааг одоо 10 жилийн өмнөх за 20 жилийн өмнөх та бол мөн 7 жил багшаасаа одоо захирал хүртэл ингээд ажиллаж байна. Ингээд төгссөн оюутнуудын чанар гэх юм уу? Элсэж байгаа оюутнууд хэр их одоо яг чанарын хувьд уруудаж орж ирж гин үү? Өксөж орж ирж гин. Тэгээ ер нь бол манай багш нар одоо ярьж байгаа. Ер нь жилээс жилд бол одоо хүүхдүүдийн одоо тийм ээ тэр одоо чанар гэдэг юм уу төвшин бол буурч байна. Дээрээс нь ном уншихгүй байна. Дээрээс нь одоо ер нь дүнгийн төлөө их явдаг болсон. Одоо манх намайг багшуулж байхад бол оюутнууд тэр дүн гэдэг рүү бол нэг тийм үлдгүй байсан шүү дээ. Гэтэл одоо бол нэг тийм ээ хэлбэр дүн тийм зүйл рүү хүүхдүүдийг хандаад байна гэдэг тийм одоо яриа. Тийм ээ одоо сүүлийн үед бол багш нар бол их ярьж байгаа. Ер нь бол энэ чинь өөрөө тэгээ суур боловсролтой холбоотой гэдгийг бас хэлж байгаа. Тийм л зүйл байна. За ингээд суур боловсрол дээр алдаа байна. За энийг засах хэрэгтэй. Энэ засж байж дунд тэгээд ихтэй сургууль гэдэг дараагийн боловсролын төвчнүүдэд энэ чинь ингээд юм гарч ирэхээр. За одоо тэгвэл их сургуулийн төвшин, дээд сургуулийн төвчний алдаа асуудлыг ярил л да. Яг ингээд хамгийн их одоо либералчлал гэж зүйлийн үед үг яригдаад байна л да. Дээд боловсрол бол хамгийн их тийм нээлттэй байсан байгаа зүйл шүү дээ. 2000 оноос хойш. Гэтэл бүхлээрээ ингээд улсын ч гэхгүй, хувийн ч гэхгүй ингээд үнэлэмж нь унж ийн. Дээрээс нь чанаргүй боловсролыг дээд боловсрол олгоод. За нөгөө талд нь дүнгийн уралдааныг хүүхдүүд системч багш нар ч ингээ өөрсдөө хийгээд. Дээд боловсролын алдааг асуудлыг яаж засах вэ? Тэгэхээр бид нар эхлээд дээд боловсролоо одоо бас концепцийг тодорхойлох хэрэгтэй юм байна. Жишээл одоо бол бид нар чинь
хөтөлбөрт сургаж байгаа байхгүй юу. Хуучин социализмын үед мэрэгжилтэн бэлтгэжсэн бол одоо бол зэрэгтэн бэлтэж байгаа. Өөрөөр бакалаврын зэргийн сургалт гэдэг нь өөрөө гол зүйл болчиход байгаа. Түүнээс одоо ингээд хуучны шиг тий одоо сэтгүүлчээр төгссөн хүн заавал сэтгүүлч хийх ёстой. Сэтгүүлчийн мэрэгчлэр ажиллах ёстой гэдэг тэр зүйл манд байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яг Монгол Улсын их сургууль 2013 оноос либерал арт гэдэг юм одоо тийм ээ Америкийн боловсролын тогтолцоог нэвтрүүлэх гэдэг эхлэлээ тавиад өнөөдөр одоо 10 хэдэн жил 12 3 жил болчихж байна л да. Тэгээ тэрний учир нь юу юм бэ гэвэл ерөөсөл одоо оюутныг бол хүний хувьд тэр боловсролын хувьд тэгээд бол одоо тэр мэрэгжлийн хувьд бол одоо бэлтгэх. Тийм учраас бол одоо либерал артын гол нь бол ерөнхий сурын хичээл их байсан. Тэгтэл одоо бол эргээд одоо ингээд үеийн сайд нарын бодлохоор өнөөдөр 60 кредит байсан одоо ерөнхий суурийн хичээл өнөөдөр 31 болсон. Тэгэхээр энэ тал нь байхгүй болсон. Тэгэхээр эн чинь өөрөө яаж нэлэр мэрэгжлийн хичээлүүдийг нэмэхдээ тэр бодлого руу орж. Тэгээ энэ яагаад оржсэн бол миний бодлоор хувийн сургуулиудаас болсон. Өөрөөр хувийн сургууль бол либерал артыг хэрэгжүүлэхээс илүүтэйгээр аль болохоор тэр мэрэгжилтэн бэлтгэдэг тэр хуучин гэдэг юм уу тийм ээ. Тэр одоо загвар бүтц рүүгээ хандахыг хүсдэг. Тэгээд тэр нь бол өөрөө яамны шиг юм уу төрийн хэмжээнд одоо манай одоо их хурлын гишүүд дотор чи 10 хэдэн одоо сургуультай хүмүүс биш үү? Тэгээ эднэр бол одоо мэдээж те одоо энэ зүйлийг төрийн бодлого руу оруулаад ингээл либерал арт гэдэг зүйл бол байхгүй болсон. Өөрөөр шинжлэх ухааны сургууль гэдэг маань өнөөдөр мөсийн шинжлэх ухааны сургууль бол байгаль нийгэм хүмүүнлэг гэдэг 3 одоо салбарыг нэгтгэсэн ийм мөсийн одоо 50 орчим хувь нь байдаг ийм сургууль байхгүй юу. Тэгээ анх шинжлэх ухааны сургуулийг яагаад байгуулсан бэ гэвэл тэр либерал арт боловсролыг одоо олгох тийм ээ. Энэ одоо асуудлыг шийдэх одоо зорилгоор бий болгосон. Гэтэл тэр маань бол өөрөө болохгүй болчиход байна. Тэгэхээр ер нь бол одоо хит их одоо юу гэдгийг тийм өнөөдөр бол бид нар бакалаврын боловсрол гэдэг тэр концепц маань бол тэр хит их мэдлэг биш. Гол нь тэр хүн өөрөө сурах тийм чадвартай одоо суралцгүй сурах гэдэг юм уу тийм. Энэ өөрөө их чухал ийм одоо асуудал юм байна. Тэгээ хүн бол одоо мэдээж амьдрал дээр гараа тийм эсвэл магистртаж байд юм уу. Одоо ингээл тэр нарийн мэрэгжил рүүгээ одоо орох хэвээр. Ер нь бол жишээл сэтгүүлч байлаа гэхэд ерөнхийдөө бид нар зүгээр суурийг тавьчихж байгаа. Тэгээд тэр хүн одоо PR-ийн мэрэгжилтэн болно уу, телевизийнх болно уу, радиогийнх болно уу, сонины сэтгүүлч болно уу. Тэр хүний өөрийнх нь одоо асуудал гэсэн зарчмаар явж. Одоо бол эхнээс нь илүү яг тэр одоо тухайн зорьсон чиглэлтэй тухайн мэрэгжил рүү анхаарал хандуулсан сургалтын програм ороод ирлээ гэсэн. Програм руу ингээд аажмаар шилжиж байгаа байхгүй. За одоо ингээд Монгол Улсын их сургууль дээр сүүлийн үед яригдж байгаа. За ер нь ингээд яригдж байгаа хамгийн гол зүйл бол эсэгчтэй асуудал. За тэр дундаа асуудал болгож ярьж байгаа зүйл бол байгалийн ухаантай холбоотой асуудал. 3 оюутан эслээ гэдэг зүйл сонсогдож байна. За ер нь энэ яагаад ингээд жилээс жилд багасаад байгаа юм бэ? Энэ дээр яг ямар бодлого авах хэвээр хэрэгжүүлэх хэвээр. Тэгээ ер нь бол байгалийн ухаанаар одоо сурах тийм сонирхол бол их бага болчихж байна гэсэн үг л дээ. Яг нөгөө цаг үе нь бас жоохон тиймэрхүү тал руугаа ороод ирж байгаа юм болов уу? Тэгээд одоо ер нь бол одоо манай монголчууд хуульч гэдэг ч юм уу те сэтгүүлч эдийн засагч гэдэг мэрэгжлүүд бол модон дээ штэ. Түүнээс физикч болъё, математикч болъё гэдэг тэр сонирхол эрэлт хэрэгцээ бол их бага байна. Тэгээ энэ юутай холбоотой гэвэл ерөөсөө нөгөө ерөнхий боловсролын сургалттай холбоотой. Тэнд нөгөө хүүхдүүд математикаас, физикээс зүхтдаг, айдаг тий дургуутдаг ийм болгочихж байгаа байхгүй. Гэтэл бол одоо ингээд манай одоо физикийн багш энэ төр бол ярьдаг л да. Физикийг бол одоо их сонирхолтой тий хүүхд одоо физикч болохыг хүсдэг тийм байдлаар заах боломж бол байна. Тэгээ тийм загварыг шил манай физикийн одоо багш нар бол гаргаад тэгээ энэ хөдөө орон нутгуудад ийм сургалт бол хийдэг л дээ. Тэгээд бол харьцангуй энэ жил бол байгалийн ухааны элсэгчийн тоо бол 80% хүрсэн. Нийт одоо авах ёстой оюутныхаа 80%-ийг энэ жил авсан. Гэтэл 50 хэдэн хувьтай 2-3 жилийн өмнө бол 54, 5, 6 ийм хувьтай байсан. Өнөөдөр бол энэ бол одоо 20 гаруй одоо пунктаар өссөн. Тэгээ энэний гол шалтгаан юу вэ гэвэл одоо тэр манай физикийн тэр улам орих багш тэргүүлсэн тэр одоо багш нарын бүлэг маань одоо энэ хөдөө орон нутагт одоо физикийн
хичээл энэ төр багш нарт нь хичээл заагаад, хүүхдүүд нь хичээл заагаад тэгээд нэг сургалтын технологийн хувьд бол их хөгжиж авчирсан. Тэгээд энэний нөлөө бас байна. За мэдээж алтан хахаа жилийн хүүхдүүд энэ жил одоо ихтэй сургуульд илснэ. Эртний илсгчийн тоо бол өөр их өндөр байсан. Тэгээ харьцангуй энэ бол байгалийн ухаан бол энэ жилийн хувьд бол 80% одоо болж байна гэсэн. Ер нь байгалийн ухааныг сонирхох хандлага бол зөвхөн Монголд биш дэлхийд их буурсан юм билээ шүү дээ. Энэ Америк гэхэд бол жишээлбэл байгалийн ухааны одоо салбар бол одоо юу гэдгийг унтчихсан. Тэгээ ер нь бол одоо Америкт байгалийн ухаанд хэн сурж байгааг бол нөгөө л одоо хөгжиж байгаа тий Монгол, Вьетнам, Ядад ч гэдэм үү гадны оюутнууд их сурж байгаа. Америк хүүхдүүд ер нь одоо энэ байгалийн ухаан гэдэм үү энэ салбар руу ер нь бол бас ер нь сонирхол эрс буурсан гэдэг ийм одоо яриач судалгаач одоо байдаг. Тийм. За байгалийн ухаан цаг үеэ дагаад дэлхийн нийтээр ингээд судлах тэр тал руу явах шинжилгээ хийх судалгаа хийх нь багасж байгаа юм байна. Тэгвэл яагаад байгалийн ухаан илүү хэрэгтэй юм бэ? Байгалийн ухааны чиглэлээр суралцах нь яагаад ер нь хувь хүний хувьд, улс орны хувьд илүү чухал юм бэ? Яагаад энэ салбар илүү одоо бодлогын хувьд анхаарлын төвд байх ёстой? Тэгэхээр бол олон зүйлийг одоо ярьж болно л да. Хамгийн гол нь бол ер нь одоо бид нар чинь аж үйлдвэрчлэлийн 4-р үе те инновац гэл ингээ ярьж штэ. Эдийн засгийн хувьд хөгжлийг тодорхойлт. Тэгэхээр жишээлбэл одоо инновац гэхэд бол сая Нобелийн шагнал авсан тэр онол дээр бол инновац гэж юу юм бэ гэвэл нэгдүгээрт бол мэдлэг бүтээж явах хэрэгтэй. Хоёрдугаар тэрийг л инженеринг гэдэг юм ээ хэрэглээ болох талдгийн бүтээл хийж явах хэрэгтэй. А гуравт нь тэрийг хүлээж авдаг нийгэм эдийн засаг төр байх хэрэгтэй гэж. Тэгэхээр өөрөөр хэл байгалийн шинжилгээ ухаан бол өөрөө одоо өнөөдрийн энэ яг аж үйлдвэрийн гэх юм уу тийм энэний гол одоо онол мэдлэг суурийг тавьж байгаа ийм салбар. А хоёрт бол ер нь улс орон гэдэг чинь бол оюун ухаан мэдлэг гэдэг бол зүйл бол өөрөө яг юу юм бэ гэвэл байгалийн ухаан дээр л тодорхойлогддог. Одоо энэ сая Монгол Улсын их сургуулийн дэлхийн ихтэй сургуулийн эренбид бол 1500 нэмэх гэдэг ийм байранд бол орсон. Яг нарийн тооц бол 1987 гэдэг байранд ирэмблэгдсэн. Тэгээ энэний гол шалгуур нь юу байдаг вэ гэвэл жишээл байгалийн ухааны одоо эрдэм шинжилгээний өгүүллийн тоо, байгалийн ухааны одоо судалгааны тоо, байгалийн ухааны одоо тэр ишлэл гэдэг юм уу тий тэр мэдлэг бүтээхэд хэр оролцож байна вэ гэдэг тэр шалгуур бол одоо тэргүүлэх юм байр суурьтай байдаг. Тэр энэ айлаар ярих юм бол бид нар зүгээр одоо юм одоо тийм ээ хүүхдүүдээ шинжилгээ ухааны мэдлэгтэй болгож байгаа байхгүй. Тэгээ шинжилгээ ухааны суур мэдлэг, шинжилгээ ухааны мэдлэг гэдэг зүйл бол одоо шууд нүдэнд харагдахгүй ч гэсэн даалт байдлаар шүүл нийгмийн оюун санаанд нөлөөлж идэг. А ил байдал нь бол мэдээж эдийн засаг тийм ээ. Эдийн засгийг тодорхойлдог гол зүйл чинь ямар технологиор ямар бүтээгдэхүүн хинд хаан зарж ийнэ гэдэг л асуудал байгаа шүү. Тэгэхээр технологийн хувьд бол жишээлбэл одоо урагшлана гэдэг зүйл чинь өөрөө одоо энэ байгалийн шинжилгээ ухаантай холбоотой. Тэгээд одоо Америкийн ч гэдэг юм уу том сургуулиуд бол гол нь юун дээр одоо эдийн засаг санхүүн тогтдог байвал энэ том компаниудын захиалга дээр бид нар бол одоо ингэ энэ одоо бүтээгдэхүүн хийх одоо ийм судалгаа тийм ээ туршилт шинжилгээ хийгээд гэхэд мөнгө өгөөд тэгээд тэрийн том профессор нь аваад тэгээд доороо нөгөө магистр докторуудаа одоо сонгоод тэгээд тэднэр нь одоо үнэгүй тэгээд дээрээс нь тэтгэлэгтэй тэгээд суралцаж тэр инновац гэдэг бүтээгдэхүүнийг бол хийж байна. Агил Монголд бол өнөөдөр тийм байна. Одоо яг одоо улсын төсвийн 0 одоо 100-1% шахуу ийм хэмжээнд л одоо судалгаа шинжилгээнд бол мөнгө гаргаж шин. Тэгээ сая манай их хурлын гишүүд бол ташрамлахад энэ мөнгийг одоо энэ багш нарын цалин нэмэхэд хэрэглэе энэ төр гэж ярьж байгаа. Тэгэхээр чин доотлол нь бид нар тийм ээ одоо 2-3% байж ээж энэ улс орон чинь зүгээр одоо тийм урагш ахих тийм ээ тэр суурэ тэр юма тавих хэвээр. А тэгээд бол эдийн засгийн хөгжилд одоо шинэ технологи тийм ээ тэр зүйлийг нэвтрүүлэхэд тэр талыг мэдлэх хэрэгтэй. Жишээл одоо миний санахад хин Apple-ийг үндэслэгч Стив Джобсны одоо Америкийн ерөнхийлөгчтэй Барак Обаматай санаж байна. Уулзаад ганц зүйл хүссэн бас. Тэрний үйл бидэрт ердийн инженерийн мэдлэгтэй л хүн хэрэгтэй. Тэгвэл аавал нэг шинийг олдог, нээдэг тийм биш. Ер нь бол инженер
Жирийн инженерийн төвшний мэрэгжилтэн өнөөдөр одоо Америкт дутагдж байна гэж хэлчихсэн. Тий. Тэгэхээр тэр үүднээс одоо мэдээж тий одоо байгалийн шинжилгээ ухаан бол нэг одоо тэтгэх тийм ээ дэмжих юм хэрэгтэй. Нөгөө тэгвэр бол дэлхий дээр бол байгалийн шинжилгээ ухаан бол угаасаа татаас дэмжлэг тэтгэлгээр явдаг. Одоо Харвард гэхэд л 2 тэрбум доллар бол ер нь байгалийн ухаанд нь л зарцуулагддаг. Одоо Япон гэхэд бол жишээлбэл одоо том сургуулиудаа ер нь бол шууд биш замаар 76 тэрбум долларыг жишээлбэл санхүүжилдэг. Гэхдээ энэ тоон бол одоо өнөөдөр 66 илүү 7 болж буураад тэгээд одоо Японы сургуулиудын ранг бол буурч. Жишээлбэл топ 5 сургуулийн нь 2 нь бол дэлхийн шилдэг 100-д байхаа болж. Тэгээд үүний шалтгаан нь юу вэ гэвэл нөгөө төрийн дэмжлэг нь багасаад тэгээд ирэхээр чинь юу үүсэж ийнэ гэвэл оюутны төлбөр дээр одоо амьдрах тийм тэр хандлага нэмэгдээд тэгээ эн чинь одоо жишээл манай мөч ч гэсэн адилхан шүү дээ. Маш олон оюутан авдаг. Тэгээд тэр яг төлбөр нь бол одоо санхүүгийн хувьдаа бол өнөөдөр нэг ялангуяа байгалийн ухаан бол дааж чадахгүй болсон. Тийм байдал төр. Тэгэхээр чинь бид нар ингээд оюутны тооны хойноос хөөцөлтөд явна гэдэг чинь өөрөө одоо тэр чанартай холбоотой. Нэг багшд ногдох оюутны харьцаа гэдэг бол өөрөө манайд их сургууль бол одоо нэгийг харьцах нь 30 байгаа шүү. А гэтэл дэлхий бол нэгийг харьцах нь бол 10 15. Тэгжээж эн чинь нөгөө одоо тийм ээ тэр хүүхдтэй чинь багш одоо тулж ажиллах тий судалгаа хийх тийм ээ одоо эргээд одоо юу гэдгийг тийм ээ одоо мэдлэг бүтээх энэ зүйл нь бол одоо сайжирна шүү дээ. Одоо яг л дунд сургуультад адилхан шүү дээ. Одоо өнөөдөр 50 60 хүүхэд нэг ангид байна гэдэг шиг тийм байдал бидэнд үүсэж байгаа. Уг нь бол жишээл Герман энтер бол одоо дээд тусал үнэгүй шүү дээ. Тэр чинь өөрөө үнэгүй гэж нь улсаас тэтгэдэг. А тэр нь өөрөө их чанартай сургалт явуулдаг. Өөрөөр тэр хүүхэд ч гэсэн оюутан ч гэсэн одоо үнэгүй учраас тэр одоо хичээл номдоо шамдах те сонирхол нь өндөр байдаг. За байгалийн ухааны яагаад хэрэгтэй бэ гэдэг хариултыг сонслоо. Нэгдүгээр энэ бол хүний суур мэдлэг. За улс оронд энэ мэдээж хэрэгтэй. Хоёрд одоо нэг сургуулиудынхаа хөгжил наандаж нөгөө ранг тогтооход ер нь дэлхийн нийтээр хамгийн чухал үзүүлэлт нь байгалийн ухаан дээр энэ сургууль ямар юм бэ гэдгээрээ. За Монгол Улсын их сургуулийн тэгвэл байгалийн ухааны чиглэлээр одоо судалгаа шинжилгээ хийж байгаа мэдлэг боловсрол олгож байгаа энэ багш нарын төвшөнд тэгвэл яг ямар төвшөнд байна? Манай байгалийн ухааны салбарын багш нарын одоо эрдмийн зэрэг цолтой хувь хэмжээ бол Монгол Улсын их сургууль дотор тэргүүлэх. Монгол Улсын их сургууль ер нь бол Монгол улстай тэргүүлдэг. Ер нь бол эрдмийн зэрэг цолтой багш нар бол ер нь баг 90% нь бол насны хувьд ямар юм бэ? Насны хувьд бол сүүлийн үед залуучууд их нэмэгдэж байгаа. Одоо энэ ялгаатай гадна одоо энэ мянган инженер энтер гэдэг энэ хөтөлбөрт хамрагдаад Япон, Солонгост докторийн зэрэг хамгаалсан тийм одоо залуучууд бол одоо нэмэгдэж байгаа. Тэгээд тэгтээ одоо энэ залуучуудыг бид нэр бас барихад энэ цалин мөнгө бол бас л хэл төвхтэй байна. Яг өөр зүйл рүү орчих шиг боллоо. Гэхдээ наад ч бас яг сонсохтой зүйл байгаа юм л да. Яг энэ зүйлийг сонсчод би яг энэ төрийн дэмжлэг гэж хэлээд байгаа зүйлийг чинь асуумаар энэ санхүүгийн хувьд бас өөр шийдлүүд арга модуль байна уу гэдгийг асуумаар. Таны сая хэлсэн үг дээр бол тэр олон улсын зэрэгтэй тэр их залуу багаар бүрдсэн байгаа тэр танаа голдсон чинь яг авах ёстой цалин гэдэг ч юм уу? Яг тэрний нийгмийн тал дээрээ тэр хүмүүс одоо жишээлбэл 10 хүүхэдтэй харилцаад 10 оюутантай харилцаад өөрийгөө энд хөгжүүлж явах ёстой, дахиад судалгаа хийж ёстой зүйлээ хийж чадахгүй нэг үг. Тий. Тэгэхээр одоо яаж тогтоож тэр хүмүүсийг байлгах вэ? Одоо гараад ороод явчих юм уу яана? Гэхдээ одоо ер нь бол жишээлбэл лаборантууд бол туслагууд бол одоо тогтгоо хэлсэн. Ер нь жил болоод ажлаас гарт чөлөөлөг гардаг. Тэгээ илүү өөр өндөр цалинтай одоо жишээлбэл хувийн компани ч гэдэг юм уу тий. Жишээлбэл физикийн лаборант гэдэг чинь бол өөрөө физикийн мэрэгжилтэй тэрий туршилтын тэр хийдэг тийм хүн байгаа шүү дээ. Тэгээ тэр хүндээ бид нэг сая 400 мянган төгрөг өгч байгаа байхгүй юу? Сарын сая 600 дээдлэн ч гэдэг юм. Тэгэхээр тэд нар бол одоо ингээд ажиллаа одоо их сольж байна. А багш нарын хувьд бол бас л одоо ер нь бол бид нар бол цалин бага байна тий. Тэр нь одоо бараг л автобусны жолоочийн хэмжээнд хүрэхгүй байна гэдэг юм ийм гомдол яваалга. Гэхдээ яг нөгөө бас өөрөө тэр шинжлэх ухаандаа дуртай ч гэдэг юм уу те сонирхолтой муйстай
хүмүүсээс гарсан учраас их сургуультай бас ажиллах сонирхолтой тэр нэг итгэл дээр л одоо харьцангуй тогтож байна уу гэж харж байгаа. Түүнээс одоо яг одоо цалин гэдэг ингэх юм бол манай одоо их сургуулийн багш нарын цалин бол их бага штэ. Тэгээ нэг аль залуу хүний хувьд бол одоо их тийм доогуур. Тэгээ тэр хүн чинь одоо амьдралаа авч явна, орон гэртэй болох ёстой, судалгаагаа хийх ёстой гэдэг одоо олон одоо тийм ээ үүрэг, тийм ээ асуудал байдаг. Тэгээ тэр бүхэнд нь одоо тэр цалин хэлснүүд үнэхээр ядмаг л байгаа юм л та. За яг би бас өөр зүйл рүү орох хэрэгчлээ бас. Энэ багш нарын цалингийн хувьд асуудалтай байна. За ер нь ингээд нэг юм мэрэгчлээ дуртай, ажилдаа дуртай энэ юмн дээрээ л тогтоод байна. Энэ удаан тогтохгүй. Энэ удаан тогтохгүй. Гадагшаа явна. Дахиад хувийн юмаа хийн. Одоо ингээд жинхэнэ асуудал واخгүй. Хэдэн жилийн дараа энэ бол багш нараа алдах та бүхний хувьд зовлон болно. За бидний хувьд бол сайн боловсрал авах гэхээр сайн багшгүй байг. Тэгээд сургуулийнх нь нөгөө үнэлэмж одоо бүх сургуулиуд дээр ярьж байгаа. Дахиад доош унах энэ асуудал байна. Монсын их сургууль дээр ингээд төрийн өмч сургууль гэж явж байгаа тийм. Ер нь нийт ажилчдын тоо хэд байна? Ер нь нэг юм төр оролцоод ингээд бужигнуулаад яваад байх нь ингээд ямар салбар дээр хөгжил авчрахгүй. Тэнд ингээд нэг юм танил тал авилга. Тэнд ингээд нэг юм арай өөр зүйлийг өрнүүлээд байгаа учраас би нэг тэр зүйл рүү ганц хоёр асуулт асуумаар санагдаад. Ер нь хідэн ажилтан байгаа. Ер нь тэр зардлууд нь яг ингээд зөв зүйлтэй гарч ийнү эсвэл ингээд бас хийдүүлэх зүйл байгаа юм шүү. Тэр хийдүүлж байгаа зүйлээ таньж аваад нөгөө багш нар дээр нэмэх боломж байхгүй юу? Тий, тэгэхээр одоо ер нь бол яг их сургуулийн 700 гаруй багштай. Ер нь бол яг идэвхтэй яг янз бүрээр ингээд зарим гадагшаа явна. Тэгээ ер нь бол 740 50 багш бол яг идэвхтэй ингээд ажилдаг. Ажилт нь бол бас тийм тоотой болчихдог. Одоо өөрөөр нэг багш бол нэг ажилтнаа тэнцүү. Тэгэхээр энийг бол манай зарим багш нар бол шүүмжилдэг л дээ. Энэ одоо захиргааны аппарат бүтц бол хит их вэ штэ гэдэг юм ярьдیں۔ Одоо багш нь 700 байхад ажилтнаас 700 болчихшоо. За яг захиргааны яг үйлчлэгч гэл ер нь бол ажилтнуудыг нийт тоолдоо. Тэгэхээр энэ бол өөрөө их тийм их байнага шүүмжлээ. Тэгэхээр нэг сонирхолтой юм нь жишээл би одоо энэ сургалтын албаныхан одоо манай сургалтын нэгдсэн албагаа байгаа л да газар гэдэг. Эднэртэй юу хийдэг гэсэн яамны л ажил хийгээд идэм бил. Ер нь яамд баахан тийм одоо юу гэн одоо тоо гэн статистик үгэн тэгээд хөтөлбөрийн шинжил бүр дээр мэдээлэл өгн бүх суралцагчдынхаа мэдээллийг одоо тийм ээ тэр яамны сайтад шивэн энтер гэл ингээд ер нь бол би бол гайхсан л да одоо мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед тэг гараар шивж одоо ингээ яамны тий юм одоо тэр статистик мэдээллийн санд манай одоо ажилтан тэр мэдээллийг оруулдаг ийм ажил хийж ийн гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл байгаа. Тэгэхээр эн чинь өөрөөр хэлбэл технологиор зарим тийм захиргааны юмнуудыг одоо сургалтын албач гэдэг юм уу, эдний албач гэдэг юм энийг шийдэх боломж бол байгаа. А гэтэл бол улам л бүр л одоо тийм ээ тэр цаасны ажил нь бол нэмэгдээд идэг. Одоо жишээл Монгол бичгээр одоо заавал тушаал энэ төр хийх гарах ёстой гэдэг. Одоо тэгээд ерөөсөн нэг тушаал одоо байлаа гэхэд кириллээр одоо монгол бичгээр за тэгээ гадагшаа явах нь англи хэлээр. Ингээд 3 одоо цаас жил нэг тушаал дээр гэдэг юм уу? 3 хүн ажиллаж аваад. Тэгээд тэр чин тэр чинийгээрээ ингээд ажлын тоог нэмчихэж байгаа. Тэгэхээр эн чинь бол үнэхээр одоо тийм яг их сургуулийн дээр дотоод нөөц бололцоогоо бас гаргах тий гэдэг дээр бол би санал нэг байна. Тэгээ энийг чинь бол мэдээллийн технологиор одоо шийдчих ёстой. Ийм л асуудлууд бол одоо өнөөдөр тийм ээ ингээл хуучнараа явж ийн л гэсэн үг л дээ. Энийг бас дахиад хэлсэн асуулж байгаа ш. Менежментийн хувьд ингээд нэг жоохон арга барилын хувьд өөрчлөх юм байхгүй юу? Хувийн сургуулиуд бол яаж л хамгийн бага зардлаар үйл ажиллагаагаа явуулах уу, ашигтай байх уу, за боловсролыг чанартай олох уу гэдэг дээр зорж байгаа. Яг ингээд нэг юм төрийн гэдэг нэртэй байгаа яг энэ дээр ингээд захиргаан багш нараасаа давцсан адилхан төвчний очиж гэдэг чинь энэ ингээд энэ их сургууль дотор чинь өөрөө систем нь буруу байгаа юм шүү. Энийг яаж асуух? Энэ ч одоо гол шалтгаан одоо төрийн хараат хэвээр байгаа шүү дээ. Их сургууль чинь өөрөөр хэлбэл бид нар төлбөрөө одоо нэмж чадахгүй. Өдөрт зүйлээр заавал одоо батлуулах хэрэгтэй. Өдөрт зүйлийн 50-аас дээш хувь нь одоо сайдын томилсон гишүүд байдаг.
Тэгэхээр тэр сайдын томилсон одоо гишүүд бол мэдээж бол одоо сайдын бодлого, төрийн бодлогыг бол их сургууль дээр л одоо хэрэгжүүлнэ шүү дээ. Тийм учраас одоо энэ дээр бол маш тийм одоо хяналт тавьдаг. Тэгэд эн чинь өөрөө бид нар сургалтын төлбөрөөр нэмэхдээ энэ эрх чөлөө энэ боломж бол байхгүй. А 2016 онд энэ их сургуулийн удирдах зөвлөлийг олон нийтийн болгох юм хууль гарсан юм. Тэгээ сүүлдээ тэр нь бол дараа нөгөө 16 оны сонгуулийн дараа ардын нам гараад тэрийг хүчингү болгоцсон л да. Тэгээ тэр үед бол уг нь бол яг энэ олон нийтийн телевиз радио шиг ийм одоо тийм ээ гадны одоо өөрөөр одоо нийгэм тийм боловсрал шинжилх ухааны одоо бизнесийн нэр хүндтэй хүмүүсээр ингээд удирдах зөвлөлөө байгуулад тэгээ тэр нь их сургуулийн тийм тэр стратеги төлөвлөгөөнд уялдуулж тийм ээ одоо тэр бодлого шийдвэр гаргадаг ийм зарчим дээр явъя гэд тэгээд явсан тэгсэн чинь харамсалтай нь эргээд тэр олон нийтийн төлөөлөл нь ч гэсэн өөрөө намын тэр удаа даарлсан намын хүн боловсролын сайд байсан гантон. Тэгээ өөрийнхөө хүмүүсийг ингээд бүрдүүлсэн. А зүгээр ер нь миний бодлоор бол тэр удирдах зөвлөлийг жишээлбэл тийм одоо юу гэдэг нь төрөөс те хараад бус болгомоор байгаа. Одоо нэр хүндтэй те эрдэмтэн академич юу байдیں۔ Те эсвэл одоо од жаргалч гэдэг юм уу бизнесийн хэмж байд юм уу те тэр ороод тэгээд их сургуулийн тэр одоо бодлогыг тодорхойлдог уян хатан байдаг ийм баймаар. А тэгээд тэр төрийн бодлого нь өөрөө юутай болвол манай сонгуультай л бодсон шүү дээ. Өөрөөр хэлбэл их хурлын одоо гишүүн болохын тулд одоо орон нутагт бол гол сурталчилгаа нь бол ерөөсөө л одоо ихтэй сургуульд танаа хүүхдийг сургана тий одоо хөнгөлн тэтгэлэг өгнө дэлхийн боловсролыг бид нар одоо Монголд чинь эзэмшүүлнэ гэдэг тэр хулах сурталчилгаа. Тэрнийхээ төлөө бол одоо их сургуулийн тий төлбөрийг бол хатуу барьдаг. Жишээл манай хууль зүйн сургууль гэхэд бол төлбөр нь одоо байгалийн ухаанаас 3 дахин их байж болмоор байгаа байхгүй. Тэгэхэд бол хүн орон сурна шүү дээ. Тэр ийм уян хатан юм байхгүй. Ингээд бүгдийг ингээд тий одоо хуульч бай, байгаль байг адилхан байна гэдэг чинь. Энэ ингээд өнөөдөр яг бид бүхэнд тулгамдж байгаа энэ нийгмийг эдийн засгийг алж байгаа зүйл байхгүй. Эрэлт байна шүү дээ. Тийм. Эрэлт байхад тэр хүн өөрөө тогтох ёстой шүү дээ. Тийм. Сэтгүүлч ярьж байна уу, эдийн засгч ярьж байна уу, хуульч ярьж байна уу, эрэлттэй байна. Дэлхийн нийтээр эрэлттэй байна. Манайд ч хамгийн эрэлттэй мэргэжлүүд энэ. Тэнд үнийг нь өөртөө тогтоовол тэр чинь ингээд л өөрсдийнхөө зарчмаар л явна шүү дээ. А гэтэл та сая хэлж штэ нэг кредит нь 160 орчим мянган төгрөгөөр 130-аас 160 мянга. 160 мянган төгрөг төвшнгөөр ялгаатай олгож байгаа. Гэтэл гарч байгаа зардал нь хэд вэ? Одоо байгалийн ухаан дээр бол одоо доотлол нь 300. Тэгээ дээдлэлт нь 700 мянга нэг кредит. Өөрөөр хэлбэл бид нар хүүхдээс 130 мянган төгрөг авчаад буцаага тэр хүүхдэд 2 дахин зарим тохиолдолд 4 дахин их тийм ээ одоо зардал гаргаж байгаа байхгүй. Нөгөө тог цахилгаантай яг адилхан байна. Тий яг л адилхан тийм л байдалд үүсэж байгаа. За ингээд нэг талдаа төр оролцоод ирсэн дахиад асуудал үүсгээд бодлого байхгүй болоо тэр нь баг дунд их сургууль гэдэг дээд сургуулийн төвшин нэг асуудал ороод ирлээ. За энэ бол зөвхөн мөс дээр биш. Энэ ингээд бүгд одоо бүх сургуулиудад төрийн өмчин гэж байгаа энэ сургуулиудад бүгд байгаа. За тэгвэл нь одоо дараагийн асуулт. Та түрүүнд урьж штэ төрөөс нь олон улсын жишгийг харахад яг энэ байгалийн ухааны салбараа дэмждэг. Татаас өгдөг. А зарим газар нь өгдөг байсан татаасаа багасгасан чинь сургуулийн чанар нь өмжиглсэн гэж. За тэр бол нөгөө судалгаа модлого юм хийж болгоо байгаад тэнд байгаа магадгүй багш нарын цалин цавууд багасаад гарна гэдэг ч юм. За мэдгүй нэг тиймэрхүү процесс үйл явж байгаа. Тэгвэл манайх ямар хэмжээ хүртэл энийг нэмэгдүүлж ээж яаж анхаарч одоо энэ байгалийн ухаанаа бид нар анхаарах вэ? Одоо ингээд уран гэдэг асуудал яригдж байгаа байхгүй. Өнөөдөр ураанаас болж хордсон хордоогүй гэдэг юмыг нийгэм ойлгох хойчлаа. Энийг ийм пропаганда гэх юм уу? Ялангуяа сошиалын нэг төрлөөс болоод ингээд хэдэн толгойтой дугуйл төрлөөч юм уу тий. Гэтэл энэ бол ингээд тэр физикийг мэддэг хүмүүсийн энгийн мэдлэгийн зүйл шүү дээ. Тий тэгэхээр одоо юу гэж асуулах болно? Төрөөс яаж дэмжиж тийм ээ тий. Төрөөс бол одоо дэмжих бол хэд хэдэн боломж арга байна. За нэгдүгээрт бол тэр миний ярьсан тэр лаборатори дадлагын хичээлүүдийн кредитийн зөрөөг жишээл би сая хэлж байна 130-ыг аваад одоо 330-ыг зарцуулж байна тий. Тэгэхээр тэрний хооронд 200 мянга байгаас нэг кредит. Тэгэхээр тэр 200 мянгаыг одоо жишээлбэл төр тийм ээ одоо байгалийн ухааны салбарт тийм ээ одоо татаас гэдэг юм уу дэмжлэг болгож өгөх нэг юм арга байна. Яг тэр тооцоог бид нар гаргацсан шүү дээ.
одоо хичнээн кредит одоо цагийн дадлага лабораторийн ажил хичээлийг хичнээн оюутан үзэж байна. Тэгээд тэр чинь үржүүлж хуваагаал за нэг ийм одоо төвшний тэдэн тэрбум төгрөг одоо тийм ээ тэр зөрүүгийн өгч болно. А эсвэл ерөөсөө одоо тухайн одоо их Монгол Улсын их сургууль ч юм уу байгалийн ухааны салбарын нийт одоо төсвийн 20% доотлол 20% одоо өгч болж байна. Жишээл одоо манай байгалийн ухаан бол жишээл энэ жилийн тоогоор бол яг орлого нь бол нэг 9 тэрбум. Зөвхөн цалингийн зардал нь 14 тэрбум. Тэгэхээр эн чинь 6 тэрбумын асуудал гарч ирж байгаа байхгүй зүрх. Жишээл одоо энийг одоо жишээлбэл одоо жишээлбэл төр тийм ээ 20% та тооцоод өгдөг ч юм. Эсвэл биднэрт одоо ийм дэмжлэг үзүүлээд хариуд нь тийм захиалагч байд юм уу ийм төсөл тий судалгаа одоо хийлгүүлж болж байна. Манай багш нар бол тийм судалгаа тийм ээ төсөл бол хийх бүрэн одоо боломжтой. Тэгээ тийм байдлаар жишээлбэл ингээд тийм ээ тэр одоо багшд нь хөрөнгө оруулж болж ийм тэр хичээлийн тийм ээ кредитийн зөрөөг шийдэж болж байна. А ерөнхий төсвийг бас тийм ээ эсвэл одоо 20% ч гэдэг юм уу 25% ч гэдэг юм уу тийм ээ одоо төр даадагч байд юм уу тийм ийм байдлаар асуудлыг бол одоо шийдэж байна. 96 тэрбум гэдэг чинь маш бага мөнгө шүү дээ Монгол Улсын. Тэгээд 6 тэрбумыг жилд жишээлбэл одоо байгалийн ухааны салбартаа ингээд дэмжлэг өгөөд явах юм бол энэ чинь бол одоо улс орны хувьд бол тийм том ачаа биш шүү дээ. Бид нар чи одоо хэдэн их 80-аар л ярьдаг үстэй юм тэгэл одоо. Манай хулгай молгоч одоо. Тий одоо 44 их 80 энэ төр гэдэг. Тэгтээ бид их сайн мэдэхгүй байна л та. Тэгтээ ерөн зөв багцаа за 50%-аар багасгаж 20 их 80-ийн асуудлыг бид нар шийдэж чадахгүй л шүү дээ. Тэгэхээр тэр мөнгөний хажууд одоо нөгөө хүүхдүүдийг одоо нөгөө номын сайтын үед хүүхдүүдийг кино театрт үзүүлнэ 10 хэдэн тэрбумыг асуудал яригдаал шүүмжлэгдээ тэгээд баталчихсан шүү дээ. Тэгэхэд манай байгалийн ухааны салбар бол тийм л жишээл ганцхан мөөс биш одоо боловсролын их сургуулийн байгалийн ухааны салбар ч алдагдaltaа. Одоо манаас харьцангуй бага юм бил. Тэгтэл 2-3 тэрбум төгрөгийн асуудал тэрийг юугаар нөхч нэг бол нийгэм хүмүүлгийнхаа орлогоор ашгаар тэр одоо мөнгөний нөхөд тэр одоо алдагдлын нөхөө яваад байгаа байхгүй. Энэ чинь бол ингэж явж болохгүй шнэ. Өөрөө эн чинь эргээд нийгэм хүмүүлгээ татж байгаа байхгүй. Өөрөөр хэл тэр мөнгийг хэрэг байгалийн ухааныхаа салбарт өгдөггүй байсан бол тэр чинийгээр нийгэм хүмүүлгийн одоо тийм ээ салбар хөгжих тэр боломж бол гарч ирж. Тэгэхээр энэ чинь өөрөөр хэл нэг асуудал юм шиг мөртлөө үр дагавар нь бол 2-3 болчихж байгаа байхгүй. Нэгдүгээр бол нийгэм хүмүүлгийнхаа хөгжлийг зогсоож чинь, хоёрдугаар угаасаа алдагдaltaа яваа те ингээд одоо нэг амиа зогоосон байдлаар бол явж байна. Тэгээд ер нь цаашдаа эргээд ингээд цалин хөлсөн мэс те одоо олон асуудал дээр бол энэ чинь нийгэмд бол одоо түрүүний одоо битээр яриад байгаа те одоо нийгмийн оюун санаа мэдлэг тийм ээ боловсролын хувьд бол энэ чинь сөрөг үр дагавар авчирч байна гэсэн үг шүү. Та тэр ярианы гол зэг бол одоо ингээд байгалийн ухааны хөгжүүлэх хэрэгтэй байна, алдагдаад байна. Энэ бол улс орны одоо хүний хөгжлийн хамгийн гол зүйл байна. За бүр дээрэс нь сургуулиудын одоо мөн чанар ранкийг тодорхойлж байна гэдэг ингээд ийм зүйл явж байна. Тэгвэл байгалийн ухааны сургууль, байгалийн ухааны чиглэл яг юу одоо Монгол Улсын сургууль багтаж байгаа юм бэ гэдгээ бас үзэх шүү дээ. Байгалийн ухаан гэхээр ерөнхийдөө ингээд за физик орж байгаа, хим орж байгаа гэдэг зүйл байна л да. Тэр яг байгалийн ухаан гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгээ бас та тодорхой хэлээд өгөх юм зүг ба. Тэ физик, математик. Тий одоо физик, математик, хим, биолог. За тэгээд газар зүй, тий газар зүй орно. За тэгээд одоо энэ 6 техниктэй л дээ. Одоо нэг хүн юу гэлээ бэ? Газар зүй, хим, физик, математик, биолог тий. Тэгээд газар зүй. Тий. Тэгээд нэг салбар нь физикийг хэлсэн дээ. 96 салбар л 6 техник байна. Тий. Эдгээр зүйл маань орхитой. Одоо л нөгөө нэг математик та хэлж дээ. Тооны хичээл, математикийн хичээл бид нар ингээд за эндээ муу учраас би одоо нийгмийн ухааны чиглэл рүү судалчаа. Сэтгүүлч юм юу байдیں۔ Ингээд явчих. Физик хиймдээ нөгөө арга барил нь хүүхдүүдтэй наалдахгүй байгаа учраас тэнд дуртай хүүхдүүдийн тоо бага байна гэдэг чинь. Эднэр гэтэл яг ясам дээрээ энэ амьдралыг, энэ улс орныг, эдийн засгийг суурь дээр чиглүүлж авч явдаг хүмүүс шүү дээ. Тий. Тий. Одоо тэгэхээр
Усаас 0.1 их туу өгч байна. Ер нь бол одоо судалгаа шинжилгээ 0.1 шүү дээ. Хэдэн сая төгрөг. Ер нь хэдэн сая төгрөг байдаг байхгүй юу? Одоо энэ улсаас тийм ээ одоо судалгаа шинжилгээнд зориулж гэдэг ч юм уу тийм. Төсвөлсөн мөнгө нь бол тэрүүн хүрдэггүй. Тэгэхээр нэг ийм асуудал гарч ирнэ лээ. За энэ их сургуулийн багш нар, ер нь энэ дээд сургуулийн багш нар одоо ингээд төрөөс ингээд бид нарыг дэмжиж гэдэг зүйлийг ингээд яриад эхэллээ. Яагаад дэмжих ёстой юм бэ? Яагаад? Ямар учраас? Яагаад тэр тусмаа бүр энэ байгалийн ухаан дээр анхаарал дэмжих ёстой юм бэ? Өөрөөсөө төлбөрөөрөө гэдэг ч юм уу зах зээлийн зарчмаараа энэ асуудлаа шийдэж болохгүй юм. Яагаад гэдэг зүйл гарч ирнэ. За бүр тэр тусмаа яагаад энэ төрийн өмчтөр байгаа энэ их сургуулиудын байгалийн ухааныг дэмжих ёстой? Гэхдээ тэгээд одоо би бас адилхан асуулт тамаар байна. Яагаад тэгвэл дэлхийд даяараа тийм ээ байгалийн ухаанд одоо ингээд төрөмж гэдэг юм уу том компани ч гэдэг юм уу эсвэл тухайн сургуулийн ч гэдэг юм ингээд санхүүжилт дэмжлэг өгд юм бэ. Тэгэхээр эн чинь угаасаа өөрөө одоо хэрэгтэй болоод тэр штэ энгийн нэрэлхэд тийм. Юунд хэрэгтэй гэвэл гол нь нөгөө жишээл одоо өндөр хөгжилтэй орн нөгөө үйлдвэрлэл инновац хэрэгтэй байна. Өөрөлд эдийн засгаа тэлий гэх юм бол мэдээ шинэ технологи оруулж ирсэн. Жишээл Америкийн 10 компани 8 нь шинэ технологийн компани гэж байна. Өөрөөр хэлбэл 20 хүрэхгүй жил болсон компаниуд бол одоо тийм ээ хамгийн тэргүүлэх одоо 10 компанийн тоонд явж байгаа байна. Тэгэхээр өөрөөр тэнд чинь Америк жил юугаараа давуу юм бэ гэвэл одоо мэдээж тийм ээ технологиор л давуулж байгаа шүү дээ. Америклд чигсэн одоо технологиор л өсрөнгөө хөгжиж шүү дээ. Тэгэхээр тэр технологиг бий болгож байгаа гол одоо үйлдвэрлэгч нь хэм юм бэ гэвэл байгалийн ухааны гэсэн. Одоо жишээлбэл байгалийн одоо янз бүрийн тийм ээ судалгаа шинжилгээний үр дүнд жишээлбэл одоо энэ гар утас бий болсон, компьютер бий болсон, дрон одоо бий болсон. Тэгээ энэ байгалийн шинжилгээ ухаан чинь өөрөө тийм ээ одоо энэ одоо дэлхийг өөрчилж байгаа гол одоо хүчин юм шүү дээ. Ер нь шинжилгээ ухаан гэдэг чинь яг үнэндээ юу юм бэ гэвэл байгалийн ухаан шүү дээ. Тэгээд нийгэм хүмүүнлэгийн юу шинжилгээ ухаан гэхэд одоо зарим хүмүүс бас маргаж мэтгэлцдэг шүү дээ. Шинжилгээ ухаан мөн биш энэ төр гээл тийм. Нэг талдаа бол яг цэвэр одоо мэдлэг гэдэг юм уу бүтээж байгаа газар бол байгалийн ухаан. Тийм учраас бол одоо энэ байгалийн ухаангүй улс орн гэдэг бол өөрөө одоо байж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо эн чинь тэгэл одоо түрүүн битээрээс ярьлаа шүү дээ. Улс орны тэр хувь заяа хүртэл нөлөөлөх ийм төвшөнд очив. Уран гэхэд өнөөдөр монголчууд бид одоо тийм ингээл зөвхөн Монголд л атомын сахилгаан станц байхгүй бол бид нэр аврагдах юм шиг болгоод. Гэтэл одоо урд хойд өршөд атомын сахилгаан станц байна. Тэгэхээр бид нар эрчим хүчний энэ өсөлтийг бид нар яаж шийдэх юм бэ гэвэл одоо атомын сахилгаан станцаар л шийдэж шүү дээ. Өөр арга байхгүй шүү дээ. Тэгээ атомын сахилгаан станц гэж заавал нэг том юм биш. Ер нь бол мэрэгчлүүд бага оврын, дунд оврын гэж байна. Тэгээд тэр нь өөрөө одоо тийм ээ эрчим хүчийг хамгийн ямд үйлдвэрлэх арга технологи нь тэр байна. За тэр утаа мутаа гэж ярих юм бол энэ чинь тэгэл ойлгомжтой шүү дээ. Шийдэх боломжтой. Бид нар одоо ингээд шийдчих юм аа ер нь шийдэхгүй ингээл тэгэл тойрол тэгээд илүү их зардал гаргаад байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө одоо ядуу сэтгэлгээтэй хүн илүү ихтэй мөнгөө өрнө гэдэг чинь өнөөдөр бол яг бид нар эрчим хүчээр л ингэж явж байна. Тэгээ Монголын бол эрчим хүчний хомсдолд орно, асуудал гарна гэдгийг бол мэрэгчлэнүүд нь одоо яриад л байдаг. Тэгэл бид нар дэрийг сонсоол за яах вэ тэгэл ярьж л байдгийг гарах шийдлээ хүлээмжшүүрдэггүй байгаа нь мэдэхгүй байгаа. Тэгээ уран гэхлээр л одоо миний ойлголтоор Хирошима, Нагасаки нөгөө атомын бомб бүсгэлийг бодоод байгаа шүү дээ. Нөгөө Чернобыль болсон том станц шиг. Тэгэхээр одоо өнөөдөр технологи сайжирсан, хяналт сайжирсан. Тэгээд одоо Монголын хувьд бол заавал том хэрэггүй тий. Дунд оврын, бага оврын ч байж болж байна. Тэгээд тэр нь бол одоо тийм ээ боломж тэр одоо эрчим хүчний асуудлыг шийднэгээ яриад хахад тэгэл бид нар ч аяагаал тий одоо ингээл ер нь бол одоо бид нар одоо атомын сахилгаан станц бол улс орон сүрнэ гэсэн тийм юм яриад байгаа байхгүй. Сая энэ бүрэлдэхүүн ороогүй бол бид нар ч өвөлдөө тогоо хязгаарлуулж байна шүү дээ. 21-р зуунд дөнгөж сая Монгол улсын хамгийн сүүлийн сум тогтоо болж байгаа шүү байна. Одоо бид нарын одоо нөхцөл байдал ийм байна. Энэ нөхцөл байдалд хүргэсэн суур шалтгаан юу юм бэ гэхээр нөгөө боловсрол руу буцаж явж очихоор. За та бүхэн ярилцлагын цаг ер нь өндөрлөх тал руугаа хандж байна. Би энэ багшийн хувьд нэг зүйл асуух. Сүүлийн үед
бага, дунд их ер нь ялж төвшин дээр бэлтгэгдсэн багш нарын одоо боловсон хүчний чадамж чансааны хувьд бол таруу байна, уруудж байна гэдэг зүйл хэлж байна. За энэ дээр бас тасахгүй бол дахиад нөгөө нэг та хоёрын саяхан ярьсан яг энэ боловсролын үе шат болгон дээр дахиад л гаж бодлоо. Тийм. Энэ дээр ямар хөө шийдэл байна? Яаж шийдэх вэ? Жишээлбэл багш нарын энэ нэг асуудал, чанарын асуудал одоо танаа сургууль дээр толгомдож гинүү гэхээ. Яг зөв их сургуулийн хувьд бол харьцангуй гайгүй л дээ. Ер нь бол яг одоо тэгээд ер нь зүгээр ерөнхий боловсрол гэдэг юм уу ингээд суураар нь ингээд ерөнхий төвшингээр нь харахад бол багшийн ажиллах сонирхол байхгүй шүү дээ. Салин баг. Тэгээ маш их ачаалтай тий багаангийн багш гэдэг бол 50 хүүхэдтэй тэр 6-7 настай хүүхэдтэй харьцсан гэдэг бол би л авал төсөөлөхгүй. Маш хүүхэд стресстэй. Дээрээс нь одоо дэлхийд даяараа энэ багш нарт эцэг их энтрийн дарамт хэрж байна. Тэгээ одоо ингээл манай хүүхдээ инглээ тэглээ гээл тий. Одоо хүүхдийн эрх энтергээ тэр нь бол бидрээд ингээл тэгэхээр багш хүн ажил хийх тэр сонирхол бол их бага байна л да. Залин баг дээрээс нь дарамт ихтэй. Тэгэхээр ер нь бол багш энэ цалингал нэмэх ёстой. Үнэлэмжийг нэмэх ёстой. Хэрэг багш өндөр цалинтай болох юм бол тэрлүүч нь сурах сонирхол өссөн шүү дээ. Тэгээ тэр чинь өрсөлдөөн нэмэгдэнэ. Тэрийгээ дагаад чанартай багш нар бол одоо бэлтгэгдэнэ. Тэгэхээр чинь өөрөөр хэлбэл тийм одоо байдлаар бид нар асуудлыг шийдэх ёстой. Түүнээс биш одоо юу гэдгийг тий одоо ингээл нэг хэдэн хувь нэмлээ ч гэдэг юм уу, нэг нэмэгдэл өгнө ч гэдэг юм уу. Амиа аргацаас ийм байдлаар энийг шийдэж чадахгүй. Гэтэл бол би түрүүн бас ярианд зогс. Гэтэл манай боловсрол их сонирн байгаа байхгүй. Зарим нь 10 хэдэн мянган долларын жилийн төлбөртэй сургууль байна. Тэгэхэд чинь одоо их сургуулийн мөсийн одоо жилийн төлбөр гэж бодох юм бол 4-5 сая төгрөг шүү дээ. Одоо жилд нэг одоо за 30 кредит үзье гэж бодъё л да. 30 кредитээ 150-аар үржүүлэхэд хэд вэ? 4.5 сая. Гэтэл одоо 10 мянган доллар гэдэг чинь хэдэн төгрөг. Тэгээд тэр чинь нэгдүгээр ангийн хүүхдэд төлж байгаа мөнгө шүү дээ. Тэгээ ийм их савлгаа тэгэхээр байна л да. Тэгээ эн чинь өөрөө одоо бас л одоо түрүүн hospital одоо гол ярийн зүтгснэ. Энийг нэг эргэж харж шийдэх ёстой. Бид нар ингээд хэдий болтолтой ингээд яг нэг учир нь олдно гэж яваад байдаг. Нэг өдөр л бид нар эннийхээ одоо горыг амссан шүү дээ. Боловсролын тэр энэ тогтолцоо системийн үр нөлөө чинь яг өнөөдөр гардаг. Тодорхой хугацааны дараа, жишээл 10 жилийн дараа, 20 жилийн дараа гардаг. Тэгээ тэр үед бид нар энийг засах ямар ч боломж байхгүй. Тийм л одоо ер нь бол тэгээд ингээл янз бүрийн төвшөнд харахад гажуудлууд байна шүү дээ. Төлбөрийн хувьд гажуудл байна, агуулгын хувьд гажуудл байна. Жишээлбэл одоо Япон баха одоо ерөөсө гадны хөрөнгө оруулалтаа тийм сургууль энэ төрийг хориглодог тийм улс ч байсан. Тэр чинь яаж ийм үйл те одоо өөрийнхөө тэр боловсролын системийг хамгаалж байгаа байхгүй. Энд чинь яг хүнсний аюулгүй байдал гэдэгтэй адилхан зүйл шин. Өөрөлд тэр улс үндэстний те одоо оршихуйн гол одоо асуудал нь тэр одоо боловсрол. Тэр хүүхэд ирээдүйд одоо өнөөдрийн одоо 1-р ангийн хүүхэд 20 жилийн дараа 30 жилийн дараа Монгол улсыг авч явна шин. Тэр хүнийгээ бид нар те одоо Монгол муухай, Америк гоёо, монгол хэлээр яадаг юм бэ? Англи хэл одоо хамгийн чиний одоо амьдралын зорилго гэд яриад байхаар чинь энэ чинь өөрөө асуудал бол үүснэ гэдэг нь бол логикийн хувьд учир зүйн хувьд ойлгомжтой тийм зүйл байхгүй. За ингээд тогтолцооны хувьд хүлтэй би өнөөдрийн ярилцлагын дараа их тийм сонд өгүүлэлтөд үлдчихэж байна хувьдаа. Эргэж харах хэрэгтэй юм байна. Бүх зүйлээ бага, дунд, ихтэйд за бүр энэ сургуулиудынхаа төрийн өмчт байдал дээр гэдэг ч юм уу тий. За энэ хуулийн хүрээнд ер нь л нэг тийм ирээвэр хураавар янз янзын бодлогоор явцсан энэ боловсролын систем дахиад 10 жилийн дараа бид бүхний жинхэнэ толгойн өвчин болоход яг бэлэн байгаа юм байна тий. Болоод ч эхэлсэн байгаа юм байна. Энэ дүгнэлтийг л өнөөдрийн ярилцлагаас хийлээ дээ. За танд нэмж хэлэх зүйл юу вэ? Нэвтрүүлгийн маань цаг ерөөсөд өндөрлж байна. Энэ гол юмаа бол ярьчлаа тий. Ер нь бол зүгээр сая чамаа ярихад нэг юм санагдлаа.
Жишээл манай дээд боловсролын хууль байна шүү дээ. Яг ингээ унших юм бол хувийн сургууль зориулсан хууль шүү дээ. Тэгээ хувийн сургууль зориулсан хуулиар одоо бид нэр тийм ээ одоо асуудлаа шийдэхэд бас хэцүү байдаг байхгүй. Монгол Улсын их сургууль одоо янз бүрийн дүрм, журам энэ төрөө өөрчлөхөд манай хууль ингээ зөрөөд идэг. Тэр нь ямар учиртай юм бэ гэхлээр нөгөө хувийн сургууль зориулсан. Тэр л хууль эргэцсэн орчны хувьд ч гэсэн одоо энийг бас ялгаж тавих хэрэгтэй байхгүй. Хувийн сургууль бол ийм одоо улсын тийм төрийн өмч сургууль бол ийм шиг юм уу тийм. Тэгээ яад өнөөдрийг хүртэл ингээд та бүхэн дуугаа яваад байна. Үгүй яг бид нар зөндөө Ард нь ингээд хохироод шүү дээ. ярьдаг одоо санал тавьдаг, яамд хэлдэг. Одоо энэ чинь юм байна, тийм байна гэл одоо багш нарын хүрээнд энэ бол зөндөө л яригддаг. Миний энэ ярьж байгаа зүйл бол багш нарт бол ерөөсөө шинэ юм биш. Энгийн Мэдээж хоорондоо бол ярьж байгаа. Яагаад олон нийт рүү бодлогын төвшөнд, сайдынхаа төвшөнд гарч ирээд өнөөдөр ингээд ярьж байгаа шиг яагаад ярьж болохгүй. Гэхдээ манай сайд чи одоо яг үннийг хэлэхэд юм одоо чимэглэлийн сайд ч тийм тэгэл боловсролын сайд бол зүгээр л одоо хамтарсан засгийн газар байлаа гэхэд хамгийн бага оролцоотой судалтай нь өгдөг. Тийм л юм шүү дээ. Манай сайд нар үеийн сайд нар бол ямар ч дээшгээ тэр хүч нөлөөгүй гэж би ойлгоод байна. Бидний тавьсан асуудал дээш нь ингээд засгийн газар гэдэг юм уу ерөнхий сайдын төвшөнд шийдэж чадахгүй л ингээд яваал өнөөдрийг одоо хүрч шээ. Тэгэхээр ч одоо энэ дээр ч одоо би одоо юу гэж хэлэх вэ те. Одоо бид нар нийгэмдээ бол одоо боломжийн хэрээрээ л одоо бас ханддаг. Тэгээ манай нийгэм чинь бол одоо бас те өнөөдөр ихтэй сургууль бол яах вэ бараг л хүнээс мөнгө авч яж эднэр одоо улсаас юм аавна гэж юу байдгийг гэсэн тийм хандлагатай хүмүүс ч одоо цөөнгүй бий. Гэтэл бол эн чинь бодит амьдрал дээр бол өөр юм болж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар бол төрийн өмч дотор хувийн сургууль шиг амьдарч байгаа шүү дээ. Ажиллаж шүү дээ. Байшин барил өнөө улсынх төрийг тэгээд дотор нь бол оюутныхаа төлбөрөөр те амьдардаг ийм сургууль. Одоо тэгэхээр эн чинь төрийн өмч сургууль мөн үү гэвэл мөн ч юм шиг биш ч юм шиг нөгөө гуталтаа ч юм шиг гутлгүй ч юм шиг иргэдэг үлгэрсгэл болчихж байгаа. тэгээ яг тийм жишээ авах гэж үзлээ. Бидний өмсөх гутал яг яс юм дээр 40 арчмаар байтал гэтэл бид нарт 38-ыг өгчөөд өмсгөлөө суулгаад байна гэдэгтэй л яг адилхан болчихсон. Адилхан тий. Ер нь л тий. За урилга хүлээж авсан танд баярлалаа. Энэ боловсролын асуудлыг бид бүхэн дахиад нэг харахгүй бол өнгөрсөн хугацааны шиг урайлаадсан байдлаар ингэж яваад байвал бид нар энэ хохирлоо жинхэнэ утгаараа үндэснээрээ улсаараа үүргэн ойрхон байгаа. Тэгээ дахиад нэг хараад таны хэлдгээр магадгүй яг энэ Монголын онцлогт тохирсон гэх юм уу? Яг нэгдсэн нэг бодлого дээр хувийн төрийн гэж ингээ бие бинийгээ түлхэхгүйгээр хамгийн боломжтой хувь дээр нь ямар бодлого явах хэвээр энэ төр дээр нь ямар бодлого явах хэвээр баг сургуулиуд дээр тэр хувийн сургуулиуд улсын сургуулиуд дээр ямар бодлого хэвээр гэдэг энэ бүгдийг нэг жигдлэх хэрэгтэй юм байна да. Тий. Жишээл одоо Японы Мэйжигийн хувьсгалагч л тий баруун боловсрол эзэмссэн 5 хүнийг дэмжлэг нөлөөгөөр одоо Япон 1868 оноос одоо эдүгээжлийн гэдэг юм зам руу орсон. Денсопин ч гэсэн 1978 онд хятадын дарга болоод 1000 оюутныг жинхэнэ одоо Япон руу явуулсан. Тэгэхээр чинь улс орн одоо өнөөдөр өндөр хөгжсөн улс орнуудыг харахад боловсролоос эхэлсэн байгаа байхгүй юу? За хамгийн одоо ингэ Сингапуроос адилхан. Ерөөсөө боловсрол. Сингапур бол юу гэжсэн бэ гэвэл та нар одоо электроник те өндөр технологийн хөрөнгө оруулалт хий, манай хүмүүсийг сурга. Та нараас татвар авахгүй. Тэгээд одоо Ликуяны ном дээр байгаа шүү. Тэгээд бид нар бол болсон гэж. Боловсрал бид бүхний хамгийн чухал зүйлээ. За урилга хүлээж авсанд баярлалаа танд. За баярлалаа. Урьж одоо энэ бас боловсролын сэдвээрээс ярилцсанд их баярлалаа. Талархаж байна. За баярлалаа үзэгчтэй. Энэ телевизтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лавгийн тойм нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар энэ төрөд өндөрлж байна. За бид бүхэн энэ боловсрал за ихтэй сургууль ялангуяа за энэ баг ер нь энэ ийм системийн хувьд тогтолцооны хувьд ямар асуудлууд гажуудал гараад байгаа нь яаж засах вэ? Бид нар яг энэ нэг нийгмийн ухаан гэдэг ч юм уу энэ илүү голчсон чиглэл дээр бас төр ямар бодлого барих ёстой юм бэ гэдэг чиглэлээр Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн захирал профессор Бастин Болдертон багштай ярилцлаа. За тэгээд эх 7 хоногийнхоо дугаараар эргээд уулзъя. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтрагч ерөнхий ивент тэтгэгчээр Хүнс групп, Хүнсний манлаа улдур Хүнс комплекс ажилласан дуртгад таатай байна. Баярлалаа үзэгчтэй. Тэгээд эх 7 хоногт эргээд уулзцгаая. Түр баяртай. Батулга
ард түмнийг өвмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сансангүй. Ерөнхий сайдыг энийг ч нэр төгшүүлэхгүй. Төрлөө ойртуулмааргүй. Төшөв рүү ойртуулмааргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.